Hello, everyone. My talk is dynamics and drivers of ecosystem carbon dioxide fluxes over a temperate semi-arid shrubland in the Moose Desert. So the Moose Desert is located in the north part of China. Actually, it is not very far from here. And carbon fluxes are measured to quantify the ecosystem carbon sequestration. So when we are talking about carbon sequestration, most researchers will think about the forests. But actually, recent studies show that there's high contribution of semi-arid ecosystems to interannual variability of the global carbon sink. And there are also studies showing that showing the dominant role of semi-arid ecosystems in the trend and also the variability of the land carbon sink. A review summarized that the dryland ecosystems may contribute substantially to the land carbon sink, but there's still энэ хурагазрын экосистем нь тэр хурагазрын нэр төрч шингээлтэд хувь нэмэр оруулдаг за бас энийг эргэж харах шаардлагатай гэж хэвлэсэн судалгаанд дурдсан байгаа. За тэгээд бид энэ судалгаа хамарсан газрыг одоо харж байна. Тэр за энэ их говийн өмнөд хэсэг тэр за энэ хагасуурай эмчүүд газар байгаа. За тэгээд тэр энэ 10 жилийн өмнөөс одоо цөцөлтөд эрчимтэй үрдсэн юм надад дэвсгэр. Тэгээд бид энэ дээр бас хамгаалалтын арга хэмжээг бол одоо бас 10 жилийн өмнөөс авч ирж үзсэн байгаа. За тэгээд энэ дээр бас сайжирсан гэж байна. Өнгөрсөн одоо тэр 2006-аас одоо 24 онд гарсан өөрчлөлтийг энэ жил олноор харуулж байна. Тэгээд экосистемийн тэр нушаа бутлаг ургамлыг ингээд тарьж ургуулхад бол энэ тэр цөлжөд нэлээд буурахад нэлээд үр дүнтэй байгааг харж байгаа. За тэгээд энэ дээр бид нэр тэр анхны одоо юм тэр станц ажиглалтын за энэ дээр хэд хэдэн төрлийн одоо тэр бутлаг ургамлыг бол тарьж туршсан байгаа. За энэ дээр тэр нүрс хүчлийн ихийг за мөн усны хуурай ашиглалыг одоо бас тоогоор хэмжсэн байна. За тэгээ энэ чиг хандлага болно. Тэр одон жилийн дундаж экосистемийн нүүрс төрч одоо усны балансыг бол судалсан байгаа. За тэгээд бид 2012 онд нэг нутаг дэвсгэр дээр одоо хэмжилтээ бол хийж одоо жид тутмын нүүрсийн шингээлтийг хэмжиж ирсэн маа. За муус гэдэг нөгөө цөл дээр шүү. За тэгээд энийг одоо сар одооны дундаж голч шиг нь одоо энэ NEE Party VPD гэдэг хэмжлүүдийг 12-наас хийсэн байгаа. За тэгээ өглөө бас хийж байгаа. За тэгээд нөгөө өглөө ихэн тэр өдөр суурьслэгтэй тэр нас одоо зайлс хийсэн хэрэгэ гэж. За тэгээд энийг энэ дэр нөө JPR NEP-ийг гэсэн. За тэгээд жилийн дундс нь 77 G дээр байсан гэж байна. Тэгээд их дээдийнх нь болохоор тэр NEE өдрийн цагаар одоо тэр баг хаям өөрчлөлттэй байгааг нь харагдсан гэж байна. За тэр нөө өдрийн туршлах нүүрс төрч шингээлт. За тэгээд бид бас тэр шинэ хэмжилт хийсэн. Тэгээд за тэгээд температур бол нэг нэмэгдээгүй гэж хэлж байна. За тэгээд тэр NEE хэмжилтээр одоо бас нэг баг зэргийн нэмэлт ажиглагдсан. За тэгээ ер нь бол энэ судалгааны үрдэнд бид энэ бүс нутгийн нөхцөлийн талаар ойлголттой бол нэмэгдүүлж өргөжүүлсэн байгаа. За тэгээ олон жилийн одоо нөгөө хаврын хөрсний чиглэлийг багасж байгааг бол 12-оос 14 онд хэмжсэн байгаа. За тэгээд тэр SWC NDVI тэрээр хэмжсэн маа. Тэгээд
Тэгээд шингээлт нь одоо тэр 12-с 14 онд бас өөрчлөгдсөн гэж байна. За тэр жидийн ихэнд болон ургалтын дундаж удирдлаар гэж байна. Тэгээд тэр мидгроин гэдэг нь ургалтын одоо дунд хугацаа гэхээр 9 сарын голцолж хэмжсэн ба. Тэгээд тэр энэ дээр тэр эний болохоор цагийн давтамжтай байдлаар одоо хэмжсэн ба. Тэгээд энэ дээр болохоор тэр цаг хугацааны хувьд ямар шалтгаан үр дагаврын холбоо байгааг одоо энэ дээр эний болохоор цаг хугацааны хувьд бол тийм удаашралтай гэдэг юм уу өөрчлөлт бага байсан гэж байна. За тэр CUE бижэнд мөрчлээ хийний коэффициент болохоор тэр өдөрлийн болон жилийн өөрчлөлт нь 0.5 байсан ба. За тэгээд тэр эрчимийн хувьд бол тэр нөгөө олон жилийн системийн өөрчлөлтөд болохоор GPP and ARS гэсэн хоёр хэмжээсийг ашигласан. За тэр GPP олон тэр хурсны сэргшээлтийг авч үзсэн. За тэгээд тэр R хэмжээс жиптэй бол давхцажсэн гэж байна. За энэ болохоор тэр ургалтын удирдлах хөрсөн дөх ус олон чигшэлтэй шууд уялдаатай холбоотой байсан. За тэгээд парти гэдэг хэмжээг болохоор 13 цагт өдөөс хойш хэмжсэн. За 16 цагт тэгээд энэ болохоор тэр GPR-ын тэр яг өд болохоо өмнө орой хэмжээнд байсан. Тэгээд тэр R болон GP-ийг уялдааг бол тогтоосон байгаа. За тэгээд парнартага ижил бие шууд уялдаатай тэр R нь болохоор тэр зөвхөн 2 өдөр хурд хоорондоо баг зэргийн нөлөөтэй байсан гэж байна. Тэгээд WE за энэ тэр дээр хэмжээнд нь болохоор тэр шугам биологийн хэмжилтүүд за тэр доотлох нь болохоор бороны сатураци эффектийг хэмжиж үзсэн юм чинь. За энэ болохоор тэр ургамчдын факторууд агарын давхаргийн хуурайшил зэрэг WE мэдээж байсан. За тэгээд ерөнхийдөө нөгөө манай энэ мост зөвлөх газар дээр бутлаг урмал нь болохоор тэр итийн баг WEU нь болохоор өндөр харуулсан ба. Тэгээд бас урт хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэйг бас энэ утгаараа хийсэн. За тэгээд энэ бутлаг ургамлын экосистем нь болохоор тэр урт хугацаанд нүүрстрэгчийн шингээлт бол их байх юм байна. Хэдийгээр AB бол өндөр байсан ч энэ чадвар өндөр харагдсан. За тэгээд энэ гангийн үргэлжлэж байгаа хугацаа нь болохоор жил тутмын экосистемийн нүүрстрэгчийн балансд яаж нэгж байгаа гэдэг хэмжсэн ба. За энэ одоо тэр хугацааны хэмжээ тооцоолол. За тэгээд EP болохоор тэр 20 оноос хойш багасна гэж байна. За нэмэгдэж байгаад.
Тэгээд эдгээр жилийн үедэд болохоор тэр урт хугацааны гангуудаас үргэлжлэн тохиолдох шинжтэй гэсэн юм харсан. За тэгээд өнгөрсөн за 20 оноос хойш одоо хурд тундасаас багасна гэж гарсан. За тэгээд тэр илүү хуураш нь илүү дулаарна гэж байна. За тэгээд бид энэ хурд тундасыг авч үзсэн ба. За тэгээд энэ хөрсний за тэр хавар болон намар энэ хөрсний температурыг одоо хэмжсэн ба хөрсний эрүүл хэвийн тулд за тэгээд энэ хөрсний чийгшил нь болохоор зундаа SWC хэмжээсийн хувьд ямар өөрчлөлт гарч байгааг сайн харуулж байгаа. Тэгээд энэ олон жилийн хэмжил R хэмжигдэхүүний хувьд за тэр бороо ших тэр зөний үйлрэл хурднаас баг бахад тэр R хэмжээс илүү нөлөөтэй. За тэгээд энэ судалгаагаа бид хэвлүүлсэн байгаа. За тэгээд даунлоудлаа та бүхэн интернетээс авах боломжтой. За энэ болохоор манай багийнхан. За тэгээд энэ манай одоо судалгааны газрын зураг харагдчихэ. За анхаарал тавьсанд баярлалаа.